сайн уу? Та бүхэндээ өглөөний өдрийн орой мэндийг хүргэе. За яагаад ингэж хэлсний учир гэвэл бид Монголын Сүрээдэд тэмцэх нийгэмлэгийнхэн байна. За манай нийгэмлэг нь 2021 оныг дуустал суурлаар та бүхэндээ сүрээ өвчин болон бусад өвчин, бусад мэдээллийн талаар цуврал подкаст хүргэх гэж байгаа учраас ингэж хэлсэн юм аа. За тэгээд манай өнөөдрийн дугаарын зочдоор маань манай Монголын Сүрээдэд тэмцэх нийгэмлэгийн төслийн ажилтан, Сүрээгийн ихэмж уран сайхан, за Монголын Сүрээдэд тэмцэх нийгэмлэгийн төслийн ажилтан, хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан, инх цэцэг, Монголын Сүрээдэд тэмцэх нийгэмлэгийн төслийн ажилтан, Сүрээгийн ихэмж Бямба бид гурийн би өнөөдрийн дугаарт оролцож байгаамаа. За ингээд уран сайхан хэмжээ юуны өмнө та хоёртоо энэ дугаарт оролцож байгаад баяр хүргэе. Баярлалаа. За, уран сайхан хэмжээ ингээд юуны өмнө одоо ингээд 3 сарын 24 буюу Дэлхийн Сүрээдэд тэмцэх өдөр тохиох гэж байна. Тийм учраас та энэ дугаараар нэг сүрээ гэж ямар өвчин гэлдэг, сүрээ өвчин одоо эдгэрдэг өвчин юм уу, үгүй юм уу гэдэг талаар та нэг товч мэдээлэл хүргээж. За, сүрээ өвчин бол одоо халдвартай өвчин. Тэгээ амьсгалын замаар дамжин халдвардаг, ихэнхдээ уушгийг гэмтээдэг юм өвчин. Ер нь сүрээгийн өвчний талаар бол хүмүүс бас янз бүрийн ойлголттой байдаг. За эдгэрдэггүй, тэгээд халдвартай, халдваргүй ямар замаар дамждгийг энэсээ ойлголт байдгүй тий. За ийм учраас сүрээ бол эдгэрдэг өвчин. За амжилгээний талаар бол дахиж хооштой ярилцсан. Тэгээд эмчилгээгээ бүрэн хийлгүүл эдгэрдэг өвчин. Тэгэхээр яг эдгэрдэг гэж яриад идэв штэ. Тэгэхээр яг 100% те одоо нөгөө ингээд 100% бүрэн төгс эмчлэгддэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг нь те ингээд цаана ингээд үлддэг юм уу? Эмчлэгтэй яг дараа нь дахиад сэдэрдэг юм уу? Та энэ талаар нэг мэдээлэл өгөөч. Сүрээ өвчин бол тэгээд уушигны бусаасаа гадна за юуны хувьд бол хүндэрсэн байж болно, одоо хөнгөн байж болно, халдвартай байж болно, халдваргүй байж болно. За энэ зэрэгсээ л хит ялгаатай ангилагддаг тийм өвчин байгаа тий. За тэгээд эдгэрэлтийн хувьд бол одоо хэр эрт онцлогдсноос л болно. Эрт онцлогдвол бүрэн эдгэрнэ. Одоо хожуу онцлогдвол эмэн төсвөртэй сүрээ юм уу одоо бусд хүндэрсэн хэлбэрлөө шилжиж болдог. Ийм өвчин. Ер нь бол тэгтээ эмчилгээг бүрэн төгс гормоор нь хийлгэх гэдвэл эдгэрдэг өвчин. Үлдэцүүл үлдэж болно. Тэгээ өвчнийхээ хүн түмнээс шалтгаалаад. Хэр үлдэцээ их үлдэх нь одоо үлдэцээ үлдэхгүй нөө гэдэг нь илрүүлэлт эрт ороогоос л шалтгаална. Тий. Тэгээ яг миний хувьд бас нэг бодож явдаг юм байдаг асууж гэж бодоод байсан. Яг ингээд сүрээтэй гээд хүнийг мэдээ одоо жишээ нь 10 жил хүүхэд байхад ингээд одоо нэг миний нэг таньдаг одоо хүний хүүхдээ аав нь нөгөө сүрээгээр өвцөн гэл тэгэхээр нөгөө нь ингээд хэдийд ингээд орж тоглодог ч юм уу нөгөө хүүхдээ ингээд тоглох гэдэг наалгаар болохгүй одоо аав нь сүрээтэй тийм учраас одоо тэр хүний хүүхэдтэй тоглож болохгүй ч гэдэг юм уу те нэг одоо хүмүүс тийм нэг айдас байгаад байдаг байхгүй юу тэгэхээр одоо ингээд сүрээ өвчнөр өвцөн хүн болгон одоо тийм бусад хүмүүстэй айдас төрүүлэхээр те тэр хүнээс ингээд одоо энэ хүн чинь сүрээтэй шүү гэдэг утгаар ингээд цухтаахаар тийм одоо өвчин байдаг юм уу? Тэр талаар та нэг хэлж өгөөч. Сүрээ өвчнөр туссан хүн болгон одоо ингээд те хүнгээс цухтаалахаар одоо тийм актер халдвартай те эсвэл хүн болгонд ирээд хараадаг одоо тийм байдаг нэг хүмүүсийн дунд нэг тийм ойлголт яваад байдаг л да. Тийм тэгэхээр энэ яг хэр өмнө сүрээ өвчин угаасаа нөгөө амьсгалын замаар халддаг. Халдвартай өвчин гэдэл угаасаа нэрлэлдэг байхгүй юу те. Тэгэхдээ халдвартай халдваргүй сүрээ гэж байна. Халдвартай хэлбэрийн сүрээ, халдваргүй хэлбэрийн сүрээ гэж байна. Тэгээд уушигны болон уушигны бус гэж байна. Тэгээ уушигны гэдэг нь ихэнхдээ амьсгалын замаар халддаг. Уушигны хэлбэр дотор л халдвартай халдваргүй гэж ялгадаг. Мөн бус тэрхтний сүрээч гэсэн халдвартай гэж байдаг. Тэгтээ л ихэнхдээ тийм халдвар тараагаад байх эрсдэл бас багтай уушигныхаа бодоход. За тэгэхээр уушигны халдвартай хэлбэрийн сүрээтэй хүн халдвар тараана өгөхөөс өрөөл бус тэрхтний сүрээ мөн тэгээд уушигны халдваргүй хэлбэрийн сүрээ энтер гэдэг нь бол халдвар тараадаггүй. Тэгээ хүүхдийн сүрээ халдвар тараадаггүй. Тэгээд ер нь бол дийлэнх хувь нь халдвар тараахгүй байж болно. Тэгээ уушигны сүрээ дотор мөн
халдвартай халдваргүй гэж байдгийн адилаар халдвартай хэлбэрийн сүрээ 40% нийцлэн, халдваргүй хэлбэрийн сүрээ 40% нийцлэн. За тэгээ уушгины сүрээ дотор уушгины сүрийн 40% нийцлэн, уушгины бус хэлбэрийн сүрээ 40% нийцлэн гэсэн юунууд байгаа л да. Тийм харьцаанууд байгаа тий. Тэгэхээр яг хүн аль хэлбэрийн сүрээс өвцнөөс шалтгаалаад халдвар тараах юм тийм магадлал нь ямар вэ? Тэгэхээр хүмүүсээ сонсон биз? Сүрээгийн мэрэгжлийн эмчийн хэлснээр бол одоо сүрээ өвчнөр өвцөн хүн болгонд айц цухтаагаад ингээд айлгаад байх өвчин биш ээ гэдгийг бол ойлгож авлаа та бүхэн маань тий. Сүрээгүй Монголын төлөө хамтдаа Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. За тэгэхээр ихэнх манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн одоо олон нөлөө зөндөл олон ажил хийж байгаа. Тэгээ энэ цантаас одоо хамгийн гол үйл ажиллагаа маань дооц эмчилгээ буюу шууд хяналттай богино хугацааны эмчилгээ байгаа даа тий. Тэгэхээр та энэ дооц эмчилгээний талаар нэг товчхон нэг бидэнд хэлээд өгөөч. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол одоо энэ дооц эмчилгээ буюу шууд хяналттай богино хугацааны эмчилгээ гарсан байгаа. За энэ эмчилгээ нь яадаг юм бэ гэхээр ерөнхийдөө сүрээгээр өвдсөн хүн болвол 6 сарын турш 4 төрлийн эмийг бол уудаг байгаа. За энэ эмчилгээ урт хугацааны турш явагддаг. Тийм учраас 6 сар гэдэг бол бас нэлээд урт хугацаа. Ерөнхийдөө хүмүүс эм уугаад нэг 2 сарын дараа одоо нөгөө шинж тэмдгүүд арилаад ирдэг. Тэгэхээр одоо бас одоо гайгүй болчлоо, эдгэрчлээч гэдэг юм уу буруу ойлгоод эмчилгээгээ таслах ч юм уу, эмчилгээгээ зогсоох ийм байдлууд гараад идэг л да. Ерөнхийдөө энэ 6 сарын эмчилгээг бүрэн төгс хийх юм бол ерөнхийдөө энэ эмчилгээ бол эдгэрдэг, сүрээ бол эдгэрдэг өвчин шүү дээ. Тэгэхээр энийг бол бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ би бас бодчихлаа л да тийм хамгийн багадаа 6 сарын хугацаанд тэгээд доод нь 4 юм уудаг тий. Тэгэхэд одоо жишээ нь одоо юу гэдэг юм би ингээд нэг ханаа түрээд за эмчээс ингээд зөвлөө авахлаар өдөрт ингээд цаг заагаал тий 8 цагийн зайтай өдөрт 3-аар ингээд уушуу 11 уугаараа гэхэд бас аюу хүндрэлтэй байхгүй мартан сан тий дээрээс нь имээ ууж аваад нэг ингээд байнга цагаар ингээд өдөр алга юм уухаар аюу төвхтэй. Тийм тэгэл нэг хэдхэн 10 нэг 10 хоногийн дотор юм уухад ингээд хүн биднэрт те ингээд аюул зөндөө байх хэцүү байхад те бүхэлд нь хамгийн багадаа 6 сарын хугацаанд ингээд өдөр болгон 4 юм уу гэдэг бол асрын хүндрэлтэй те. Тэгэхээр чи яг зөв асуулт тавилаа. Ерөнхийдөө бол энэ шууд хяналттай гэдэг юу хэлээд байгаа юм гэхээр заавал хүний хяналтанд дуудаг эмчилгээ. Өөрөөр хэлбэл одоо хүн одоо 10 хоногийн хугацаанд эм уухад антибиотик уухад мартаад идэг шүү дээ. Одоо 8 цагаар уухад заримдаа одоо мартаад 10 цаг болгодог ч юм уу эсвэл дараачихаа өдөр одоо нөгөөдхөө уудаг ч юм уу ингэдэг. Яг нөгөө 6 сарын турш эмчилгээ хийлгэж байгаа хүн чинь бас мартна. Нэг өдрийнхийг мартвал дараагийн өдөр тэрийг ууж болохгүй. Ингээ нэг өдрийн таслалт гарчиж байна л гэсэн үг. Эмчилгээ хийгдсэнгүй л гэсэн үг. Тэр үед сүрийн юм бол үржиж идэг л гэсэн үг. Ийм учраас заавал хүний хяналтанд ууж тэрийг бол хяналттай гэдэг байгаа нь энэ эмчилгээний гол одоо онцлог байгаа. Тэгэхээр одоо заавал ингээд өдөр болго ингэж харж тэр чинь нэг өдөр эмчилгээ тасалж болохгүй гэж штэ тий. Тэгэхээр чи одоо ингэж өдөр болго нөгөө хүн маань уух гэхээр заавал хажууд нэг хүн байж ич тий хараад алив чи хүү имээ уу алив болцсон байна гэдээ дуулах хэрэгтэй болох нь штэ. Тэгэхээр одоо энийг яаж зохицуулж яаж энэ дооц эмчилгээг амжилттай ингэж хийх юм бэ? За тэгэхээр дооц эмчилгээг амжилттай хийхийн гол одоо утга учир нь бол заавал эмнэлгийн ажилтан юм уу? За өрхийн эмнэлэг дээр бол эмч сувилагч нарын хяналтанд. За үүнээс гадна бол одоо манай сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурын олон нийтийн дундаас одоо сонгогдоод өөрснийхөө хүсэлтээр ажиллаж байгаа сайн дурын ажилтнууд гэдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол бас гэрт нь яг очиод эмээ нь бол хяналттай уулгадаг байхад. Тэгэхээр одоо яг сүрээтэй хүмүүс маань бас ирж чадахгүй яг эмнэлэг дээр очиод яг эмчийнхаа хяналтанд ууж чадахгүй эмнүүд их гарч байна. Тэгэхээр энэ дээр бол тэр өрхийн эмнэлэг дээр хандаж уух ч юм уу. Яг гэрийнхээ ойролцоо эсвэл манай сайн дурын идэвхтнүүд очиод гэрт нь эмийг хараад уулгах
ийм үйл ажиллагаанууд явдаг. Тэгэхээр гэрт нь очиод хараад уулахаар нөгөө хүн чинь имиж уун таслалт байхгүй ингээд эмчилгээ үр дүнтэй маш сайн одоо үр дүнтэй гардаг. Эмчилгээний амжилт бас өндөр байдаг. Эмчилгээний амжилт. Эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар одоо эмээ ингээ өдөр болгон зөөлөж ууснаар тэр хүн бол нэг өдөр эмээ таслахгүйгээр 100% төгс бүрэн идэж чаднаа гэсэн үг байна шүү дээ. Нэг өдөр эмээ таслахгүй. Тэгэхээр одоо ингээд сүрээгээр өвдсөн хүн бүр одоо Монголын сүрээтэй тэмцэх нийгэмдийн эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар өдөр болгон гэртээ ингээд эмээ зөөлгөлж авчруулаад уух боломж байгаа юу? Байгаа, хүн болгонд байгаа. Тэгтээ яг сүрээгээр өвдсөн хүмүүс бол бас ажилтай байдаг. Эсвэл бас нөгөө өөрснөө яг эмнэлэг дээр ирээд уух сонирхолтой байдаг. Энэ бүхнийг харгалзаад бол тэр хүмүүсээс өөрийнх нь сонирхлын дагуу за та яг одоо эмнэлгийн ажилтны хяналтанд уух уу, сайн дурын идэвхтний хяналтанд уух уу, өөрхийн эмнэлэг дээр уух уу гэдээ ингээд өөрөөс нь бас асууж ийж ингэж сонгож авсан. Спонсор дээрээ уух. Тэгээд одоо нөгөө юу онлайн хяналтаар уух уу. За бас онлайн хяналт байгаа. Онлайн гэдэг бол гэртээ эмээ авч очиод тэгээд одоо интернетээр холбогдоод байна тий. Тэгээд тэрүүгээр бол хяналтаа ууж бас болно. Тэгэхээр ингээд маш олон сонголттой болсон учраас сүрийн эмчилгээ бас амжилттай хийхэд бол бас үр дүнтэй нөлөөлж байгаа. За. Тэгэхээр ингээд за Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд бол өдөр болгон эмээг хүргэж өгөөд харж уулгадаг юм байна. За тэгэхээр мэдээж бас хүндрэл бэрхшээл гарч л байгаа бах тий. Гарч байгаа. Зүгээр нэг авчаад өдөр болгон эмээг өгөөд яхад нэг сар бэрхшээлхгүй гэж байхгүй бах тий. Тэгэхээр ямар саад бэрхшээл ер нь учиргүй яаж тэрийг одоо даван тоолж ийн манай сайн дурын ажилчид маань. За ерөнхийдөө бас ингээд яваад очихоор бас нөгөө хүмүүс маань гэртээ байхгүй. Дахин очих ч юм уу. Одоо бас гэр нь бол нэлээд хол байдаг хүмүүс байгаа. Утастаа за одоо гэрт нь очлоо. Очиход бол бас хаалгаа тайлжихгүй одоо айгүй олон гэртээ одоо тэр чи одоо гэр хорооллын зарим хүмүүс их байгаа шүү дээ. Тэгэхээр гэр хороол нохоогоо уухгүй, нохоо нөгөө халтар гаагуулгаа бас яатай өвлийн цагт халтар гаагуулгаатай. Зам бол одоо бороотой үед бас нэг шавар шахаач тэр дондор тэрүүгээр л явж байгаа. За бас нэг хүндрэл бэрхшээл бол яг нөгөө хөдөө орон нутгаас ирсэн задгаад амьдарч байгаа гэдэг хүмүүс хамгийн хэцүү байдаг. Тэр хүмүүс бол бүртгэлгүй хаяггүй амьдардаг учраас тэр хүнийг хаанаас ирж олж хайх вэ гэдэг бол маш хэцүү. Хоёрдугаар тухайн өвчтөн гэртээ байхгүй өөр тийшээ шилжээд явсан тохиолдолд одоо манай Улаанбаатарт бол шилжилт хөдөлгөөн маш их байгаа. Тэгэхээр нөгөө шилжээд ийш тийшээ нүгөө явцдаг. Тэр хүн нөгөө идэвхтэндээ мэдэгдэхгүй явчихаар олтгой байцдаг. Энэ бол биднэрт маш их бэрхшээл болдог. Гэхдээ идэвхтнүүд бол бас энэний төлөө бол уйггүй явж хайж олохын төлөө за бусад нөгөө байгууллагуудаа хамтран ажилладаг. Тэгэхээр энэ бол Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн ажилчид те эрүүл мэндийн сайн дурынхан бол яг нөгөө нэг энэ хүнийг нэг эдгэрүүлчих юмсандээ нэг имийн нэг өдөр болгон таслахгүй уулгачих юмсан гэсэн л нэг сэтгэлтэй хүмүүс ажиллах гэдэг нь одоо тийм жоо ингээд нохоо шууд хөөгдөөл одоо таны жаар үүлдээ халтаргаа гуулгаад одоо бороо шавартай шавархурд ингэж явахаар одоо яг хүний төлөө гэсэн сэтгэлтэй тэгээд нэг хүнийг нэг ч гэсэн хүнийг эдгэрүүлчих юмсан гэсэн тийм одоо сэтгэлтэй хүмүүс ажиллаж ийж одоо энэ бүхний ард ингэж гарч ийн гэж ойлгож байна л доо. Тий, ер нь бол энэ чинь нөгөө сайн дурын ажил гэж бас хэлэгддэг л дээ. Тэгэхээр манай Монголд бол урд нь сайн дурын ажил гэж бас сайн ойлгодог байсан л та. Тэгэхээр 2005 оноос хойш энэ манайхан бол 2003 оноос хойш энэ сайн дурын үйл ажиллагааг хийж байгаа. Тэгэхээр энэ бол нэг чин сэтгэлээсээ өөрийнхөө сайн дурын үндсэн дээр тэр хүнд очиод туслая. Энэ хүнийг эдгэрүүлэе гэсэн хүмүүс л байдаг. Тийм учраас тэд нар өөрснийхөө хүсэл зорилгоороо энэ хүмүүст хүрч ажиллаж байгаа. Цаг явсаар байна. Сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. Сайн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын хувьд за нас үеүдээ ямар хүмүүс ажиллах үедээ хөвчлэн залуу хүмүүс ажиллаад идэм үү эсвэл дунд дэргэм насны хүмүүс ажилладаг юм уу за тэгээд дан нөгөө нэг эрүүл мэндийн одоо салбарт ажилладаг хүмүүс ч гэх юм уу те одоо ингээд мэрэгжил нь одоо яг ямар хүмүүс одоо ингээд ажиллаад ах уу мэрэгжил бол төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүс байгаа эмнэлгээр мэрэгжилтэй байсан хүмүүс ч байгаа ерөнхийдөө бол бас тэтгэвртэй гарсан хүмүүс их байдаг за тэн дундаа бас яг залуучууд бас байна яа тэгэхээр өнөөдөр одоо Монгол улсад бол бас нөгөө ажил олдохгүй бас ажлын байр бас
хэцүү байдалтай байна. Тэгэхээр энд бол ажлыг гэсэн хүмүүс бас их одоо өөрийнхөө хүслээр орж ирж ажилладаг. Тэгэхээр тэтгэвртэй гарсан хүмүүс бол бас энэ хүмүүс чинь бас тэтгэвртэй гарчаад ажиллах эрч хүч чадвар нь байгаа. Тийм учраас тэр хүмүүс олон нийтийн дунд ороод бас хүнд туслаад явах тийм одоо урам зоригтой байдаг учраас энэ ажил бас илүү идэвхтэй ажилладаг. Залуучууд ч гэсэн одоо энд бас ороод ажиллаж байна. Тэгэхээр ямар ч үсэн ажилтай байна гэдэг бол тэр хүнд бол илүү өөрт нь итгэх санаачлага янз бүрийн юмд орж одоо сургалтанд л гэхэд төрөл бүрийн сургалтанд энэ хүмүүс ороод сурч байна гэдэг чинь өөрийгөө хөгжүүлээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас их чухал юмнууд байдаг. Тэгэхээр таасаа хэллээ л дээ. Залуу хүмүүс нэг залуу хүмүүс завтай байна гэдэг бол эмгэнэл гэдэг шиг те. Залуу хүмүүс бол за ажилтай байна гэдэг те. Завгүй байна гэдэг бол сайхан дээ. Тэгэхээр манай эрүүл мэндийн сайн дурын ажилчид зөвхөн ингээд эмээ хүргээл болчдөг юм уу? Эсвэл одоо те манай нийгэмлэгийн зүгээс сайн дурын ажилчдаа сургах, идэвхжүүлэх те одоо бусад зөвхөн ингээд эм зүг талаар нь биш бусад одоо хувь хүний талаар нь гэх юм уу те хөгжүүлдэг ийм сургалт одоо юу сургалтууд байдаг уу? Ерөнхийдөө бол нэлээд олон сургалтуудыг явуулдаг. Одоо жишээлбэл зөвлөгөө өгөх гэж тийм үү. Тэгэхээр яг өвчтөнд очиод өөрөө ямар зөвлөгөө өгөх вэ? Яг эмчилгээний талаар бол мэдээж тэр хүмүүс зөвлөж чадахгүй. Сэтгэл санааны хувьд нь бол зөвлөгөө өгч болно. Тэр хүнийг дэмжиж, эмээ ухтан дэмжиж. Ийм зөвлөгөө өгөх сургалтуудад сурч байсан. Бас нөгөө мэрэгжлийн одоо жишээлбэл чиг баримжаа олох сургалтуудад бас сурч байсан. Яа тэгэхээр энэ хүмүүс бас зөвхөн энэ сүрийн чиглэлд биш тийм үү? Өөрийнхөө бас амжиргааг сайжруулах тал дээр ойдлын ч юм уу эсвэл одоо бусад төрлийн мэрэгжлийн ийм чигж баримжаа олох сургалтуудад бас хамрагдсан. Тийм тэгээд сэтгэл заслын бас ийм сургалтанд бас оролцож байсан. Тэгээд төрөл бүрийн сургалтанд бас өөрснийгөө одоо сайжруулах одоо энэ хөгжүүлэх сүрэгийн чиглэлээр сүрээ гэж ч одоо ямар өвчтэй өвчин энэ өвчнөд яаж одоо тэмцэх ёстой ингээд энэ талаар бас одоо нөгөө илрүүлэхэд яаж одоо илрүүлэх ёстой ингээд ийм олон сургалтуудад орж сурч одоо юмыг илүү мэдэж сурч явж байгаад бол бас нөгөө идэвхтүүд маань их баяртай урам зоригтой байдаг. Тийм ээ тий. За тэгэхээр Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн зүгээс те за хүмүүстэй зөвхөн ингээд эм өгөөл болт юм уу эсвэл одоо сүрээтэй өвчтнүүдийг өөрөө яаж дэмжиж те тэднийг одоо яаж эмийн таслахгүй өдөр болгон одоо эмээ ухт нь ямар дэмжлэг өөр илүү дэмжлэг юу байдаг вэ юм нийгэмлэгийн зүгээс? Нийгэмлэгийн зүгээс ерөнхийдөө яг сүрээтэй өвчтнүүдэд бол бас яг одоо яг эмээ ухт нь бол бас хүнсний тусламж олгож байна. За энэс гадна бол яг хоолтой эмчилгээ гэж бас байгаа. Тэгэхээр яг нөгөө хоолны газар очиод хоол идээд өдөртөө эмээ уух. За энэс гадна бол өвчнүүдэд бол дэмжих бүлгийн одоо уулзалт гэдгийг зохион байгуулж байгаа. Энэгээр юу одоо хийж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол одоо яг энгийн хүн бол тэр сүрээтэй хүнийг бас ойлгохгүй. Нөгөө одоо яагаад нөгөө хүмүүсийг сүрээ гэж юу юм бэ ойлгохгүй учраас тэр сүрээтэй хүмүүс бие бинийгээ илүү ойлгодог. Тийм учраас тэд нар бие биентэйгээ одоо уулзалтаад тэр талаараа өвчнийхээ талаар яриад одоо туршлага мэдлэгээ дугуй ширээний ярилцлага шиг тий тэрийг ингээ ойлголцоод ингээд яхад бол тэр хүмүүст илүү өөдрөг эмчилгээгээ хийх төгс сэтгэлтэй болдог. Цаашдаа тэр найз нөхдөдтэйгээ хамтраад илүү одоо итгэлтэйгээр хамтдаа ингээд эмчилгээгээ хийлгэж ялан дийлгэж тусламж болдог. Хамгийн гол энэ хүмүүсийн юм бол юу гэдэг вэхээр сэтгэл санааны байдал асуудал болдог. Яагаад би энэ сүрийн өвчтөнд тусчваа гэд ерөөсөө ингээд өвчтөн анх ороод ирэхэд л харахад л би манад ийм хүн байдгүй гэж ингэж ярьдаг байхгүй. Тэр чинь одоо тэрийг хүлээж авахгүй байна л гэсэн үг сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр тэр хүнийтэй хамт тэр дэмжих бүлгийн одоо гишүүд бие биендээ туслаад одоо 3 сар юм уусан хүн байвал анх орж байгаа хүнд за ингэдэг юм аа эн чи эхнийхээ сард чи ингээд ингээд одоо илгээ хамгаалахын тулд ийм уугаараа эмчээс ингэ зөвлөгөө аваараа ийм газар хандаараа ингээрэ гэд ингээд бас бие биендээ нөлөөлдөг. Хоёрдугаарт бол тэднэрт бас яг мэрэгжлийн чиг баримжаа олох сургалтуудыг явдаг. Яагаад тэгэхээр энэ эмчилгээ 6 сарын турш явдаг учраас зарим нь ажилласаа халагдах, ажилгүй болох
одоо орлогоос бас нөгөө нэг орлого олж чадахгүй болох. Одоо өөрөөр хэлбэл хуваарь ажиллаж байгаа бол нөгөө эмээ уухын тулд ажлаа орхих ийм юмнууд гардаг. Тийм учраас нийгэмд одоо орлого олох бид нөгөө сувгуудыг хааж мэрэгжлийн чиг баримжаа олох бас сургалтуудад хамруулж байгаа. Тэгэхээр тэнд одоо оролцоод бас нэлээд их юм сурсан. Оёдлын чиглэлээр одоо өөртөө бол жишээл дээл оёх, одоо юбк цамц оёх ч юм уу, эсвэл одоо нэхмэл зүйл, эсвэл одоо нөө сувлын эсгийн урлал бүх талаар одоо бас нэлээд нэлээд олон сургалтыг явуулсан. Тэгэхээр дэмжих бүлгийн уулзалтын сургалтад надад маш их таалагдчихлаа л да. Яагаад тэгэхээр нөгөө нэг за ялангуяа тий сүрээтэй өвчтөнд гэлэхгүй тий бусад одоо өөр өвчнөр өвчлсөн хүмүүс ч гэсэн тий эмчэд үзүүлэхдээ эмчээс ер нь хайдаг шүү дээ тий орон сайхан хэмжээ. Ер нь эмчэд үнэнээ хэлэхгүй тий за нэг зовёроо хэлээд яадаг. За тэгэхээр юу гэдэг нь сүрээгээр өвчлсөн байлаа гэхэд сүрээгийн эмчийн үзэл за оншин хэлж өгөөл тий зүйл бас зөвлөгөөнүүд өгөөд ингээд имийн бичиж өгж байгаа ч ихсэн яг нөгөө нэг тухайн өвчтөн маань бол нөгөө нэг яа тийм жоохон эмчээсээ ер нь л манай ард түмэн тийм шүү дээ нэг эмчээс нэг жоохон айдаг бишүрхтэй үннээ хэлдэггүй тийм болохоор ингээд одоо тэр өвчтөн маань надад ийм зөөр байгаад байна те надад ийм хэцүү байна гэдгээ тэр болгоныг би эмчтэй хэлдэг байх гэж бодохгүй байна. Тийм болохоор энэ нөгөө дэмжих бүлгийн сургалтаар юугаар уулзалтаар те адилхан ингээд хин чинээсээ нуухгүй шүү дээ тий. Бүгд л адилхан өвчтэй учраас нэг нэгэндээ нуухгүй одоо сэтгэлээ ярьдаг тий ядчил болохгүй байгаа юм а яриа. Янз бүрийн хүн тэнд оролцсон. Одоо өөрөөр хэлбэл одоо маш их хэцүү ядуу явж байгаа хүн ч байдгийг эсвэл бүр юм ажил төрөлтөө явж байгаа хүн ч оролцож байна. Төрөл бүрийн хүмүүс хамтдаа суугаад хамтдаа ингээд тэр болохгүй байгаа юмныхаа талаар одоо энэ сүрийг яаж даван туулах талаараа ч юм уу эсвэл өөр юмны талаар ч хамаагүй ярилцдаг. Тэгээд ерөнхийдөө анх ингээд дэмжлэг бүлэг ингээд уулзалт зохион байгуулж бүгдээрээ зугаалъя гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст бас ингээд те энэ өвчнөөс илүү ийм сэтгэл санаагаа эрүүл агаарт гаргаад ч юм уу ингээд сайхан чөлөөтэй байгаад нэг бүх ингээд сэтгэл санаагаа сайхан болгох тийм л хүсэлтэй байдгийн байлаа гэдэг энэ уулзалтуудаас бас мэдчих авсан л да. Тэгээ дэмжих бүлийн уулзалтаар бол ердөө ингээд эхлээд дэмжлэгэнд орж байгаа хүндээ дэмжлэгээ дуусч байгаа хүн айгүй тийм зөвлөгөө өгдөг. Ой тий. Би одоо ингээд 2 сар эмээ уусныхаа дараа юм болсон, 3 сар эмээ угаад юм болсон, 14 хоног эмээ уухад миний одоо шинж тэмдэг ингээд бүх юм арилаад ингээд ирсэн би ингээд сайхан болсон, зураг авахулахад тийм болсон. Одоо гэрэл одоо цэрний шинжилгээ өгөхөд тэгээд ингээд дээрдээд исэн энтергээд ийм өвчнөхийн явцыг яриад тэгэхээр одоо би идгэрч болох юм биш үү гэдэг уран зориг бас ордог. Одоо би ийм болчиход байна. Одоо ийм байснаа ийм болчиход байна гэд ярих дээрээс хүмүүс айгүй тэрийг юу яадаг. Бас нэг тохиолдол байсан. Нэг залуу байсан Баян зүрх дүүр дээр эмийн төсвөртэй сүрээр өвдсөн. Тэр залуу бол тэнд байгаа хүмүүсийнхаа бүгдийнхэн төлөө явдаг. Өөрөө өвдсөн залуу л да. Тэгээд яг нэг ийм хүн туслах дуртай нэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд одоо тэр хэвтэрт байгаа залуу дээр очиод ингээд тусалж байгаа. Тэгээд хажууд нь ингээд бас өөр тусламж хэрэгтэй байна гэсэн айлд бол очиод бас туслаад юмд нь очиод ингээд яваал. Тэгээ би бодчихсон л да. Ерөнхийдөө энэ дэмжлэх бүлгээр бол бас нэлээд олон хүн бие биендээ тусалдаг юм байна гэдэг бол тэндээс бол бас олж харсан. Тийм түүний бас нөгөө таны нэг хэлээд өнгөрсөндөө нөгөө хоолтой имчилгээгээд тэр яг тэр бас надад их таалагдж байна. Ягаад гэхээр уран сайхан хэмжээ ингээд сүрээгийн юм ууж яхад ер нь сүрээгийн имч гэлтгүй ер нь өөрөө эн чинь нэг бас нэг талаараа хоол шүү дээ. Тэгэхээр одоо ингээд хоол одоо ер нь яг ингээд шууд шулуухаа хэлэхдээ сүрээгээр өвчлсөн хүмүүсийн за баг дийлэг хөө гэхэд баг болох байхаа тэгээд хэцүү амьдралтай амьдралын бас нэг боломжгүй хүмүүс байгаад байдаг харагддаг тэгэхээр ингээд одоо хоол ундгүй байжгаад эмээ угаад яхаар ингээд тэр олон эмийг ингээд нэг өдөр дугаар аюух гаш нүлээ гардаг сарамж тэгэхээр ер нь л нэг тэр хоолтой имчилгээ бол одоо маш их таалагдаж байна ядчил хоолоо идчихээд тэр хүн чинь бас нэг эмээ уул бас ядчил ходоод нүвдэх зөөргүй байвал тэр хүн чинь бас эмээ тогтмол угаад ах боломжтой юм байна шүү дээ За ер нь тэгээд нөгөө эмийн гаж нөлөө гэдэг чинь бас урт хугацааны эмгэг хүчтэй олон юм хэрэгжилж байгаа үед бол илэрч болно л доо. Тэгтээ сүрээгийн эмнүүд бол харьцангуй гаж нөлөө багтай. Ерөнхийдөө яг хуу тэр дэглэмэн бариад
эмчилгээний одоо аюуг бариад өдөртөө төдийн цагт төдөн одоо хоол идсний дараа төдийн үед нь тэгж байгаа тэр зөвлөгөө өгснийхэн дагуу тэгээд эмээ уугаад байвал эмчилгээний гач нөлөөлөл бага. Тэгтээ бас одоо хүн хүмүүсээс өөрсдөөс шалтгаалаад эмчилгээний гач нөлөө гарах үевэл гарч болдог. Тэгээ энэ үл гач нөлөөгөөр засч болно. Тэгээд эмээ ууж явах үедээ авсарсан эмчилгээнүүдийг хийн. Одоо элэгний өөрчлөлт илэрвэл элэгэнд одоо хараа сонсгол гэх мэтчлэн одоо мэдрэл талаас ч юм уу өөрчлөлтүүд илэрвэл энийг бол одоо давхар эмчилгээ хийж засдаг. Эмчилгээний горим бол өөр л дөө хүнд өөрөөр тэгээд энэ хүнд одоо жингээсээ шилтгаалаад энэ хүний тэгээд юу наснаас шилтгаалаад тэгээд хүний нөгөө оншноос шилтгаалаад гэдэг эмчилгээнүүд бол бас өөр горимтэй сонгогдсон. Одоо 54 кг-тай өмнөнийг өөр за 40 эдэн кг-тай өмнөнийг хүүхдэд бол ямар горим сонгох вэ гэдэг юм ч өөрөө сонгож байна. Тэгээд энэ горим яг тэр юу гормынхан дагуу эмчилгээг хугацаанд нь хийвэл гач нөлөөлөл бараг гарахгүй. Тэгээд зүүн тохиолдолд бол архив хууч өвчтэй юм уу хасарсан өвчтэй тэгээд тийм тохиолдлуудад бол бас тэр хэрэгтний талаас тухайн өөрчлөлттэй хэрэгтний талаас гач нөлөө гарч болно. Тэгэхээр яг өвчтөн маань өөрөө яг имээ тогтмол цагт те өдөр болго яг тогтмол цаг тэгээ бас нэг хоол унд эзний дараа ууж ах хэрэгтэй байх нь тий. За Сүрээгүй Монголын төлөө хамтдаа Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгээс гадна бас өөр ингээ сүрээгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд бас олон байдаг бах тий. Тийм. Тэгэхээр яг одоо манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн одоо бусад байгууллагуудаас тий онцгой одоо нэг арай нэг юугаараа онцгой юм тий. Дээрээс нь бас тий одоо энэ ингээд хүн болгонд өдөр болго ингээд юм зөөж нэ гэдэг чинь тодорхой нэг үр дүн гарна шүү дээ эмчилгээний үр дүн тий. Тэгэхээр манай нийгэмлэгийн бусад нийгэмлэгээс одоо эмчилгээний чанар тий эмчилгээний одоо нэг идэвхтэй сайн түвшин хувь нь одоо яг илүү байд юм уу эсвэл одоо ямар байд юм бол тий бусад одоо нэг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас. За тэгэхээр ерөнхийдөө яг энэ манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг бол яг анхны төрийн бас байгууллага 1993 онд байгуулагдсан. Яг сүрээгийн чиглэл чамаас барыг харин тийм тэгэхээр маш удаан хугацаанд ажиллаж байгаа хамгийн анхны төрийн бас байгууллага байгаа. Тэгэхээр энэ байгууллага бол маш олон жилийн турш энэ сүрээ өвчнөд тэмцэх сэргийлэх чиглэлээр бол ажиллаж байна. За энэс хойш бол нэлээ олон төрийн бас байгууллагууд бас гарч ирсэн. За тэр байгууллагуудаас ямар ялгаатай юм бэ гэхээр ерөнхийдөө олон нийтийн дундаас энэ сайн дураараа ажиллая гэсэн юм хүмүүсийг сонгож авч ажилуулдаг нь бол манай байгууллагын онцлог байгаа. За үүнээс гадна бол манай байгууллага яг энэ эмч шимэлгийн ажилт нарт зориулсан яг гадаадын сургалтуудыг бас олон удаа зохион байгуулсан. Тайваны сүрээтэй тэмцэх нийгэмлэгтэй бол бас хамтны ажиллагааны гэрээ байгуулад ингээд бас нэлээ олон жилийн турш бол одоо эмч шимэлгийн ажилтнуудыг явуулж бас сургасан байгаа Тайванд. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол манай энэ нийгэмлэгийн бас гол хийж байгаа юм бол энэ олон нийтэд сүрээгийн энэ талаар зөв ойлголтыг хөвшүүлэх, зөв ойлголттой болох. Нэг хүн ч гэсэн сүрээгийн талаар зөв ойлголттой байх юм бол энэ өвчнөөс сэргийлж чадна. Гэх ийм чиглэлээр энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундаас үе тэнгийн сурагч нар бэлтгэж за тэр хүүхдүүдээр дамжуулж яг хүүхдүүдэд тийм ээ мэдээлэл мэдлэг ойлгох ийм мэдлгүүдийг тарааж исэн. Тэгэхээр хүүхдүүд энэ багаасаа ерөнхийдөө энэ
сүрийн өвчний талаар мэдлэгтэй болох юм бол цаашид энэ өвчнөр өвдөхгүй өөрийгөө насан туршдаа сэргийлж чадна. Энэ манай байгууллагын маш онцлог шин чанарууд байна. Тэгэхээр манайх бол ганцхан чиглэлд ажилддаг, маш олон чиглэлд ажиллаж байна. Тэгэхээр энэ олон нийтийн хүчийг бол бас те сүрээтэй тэмцэх чиглэлд бол олон одоо суугаар одоо дамжуулж дэлгэрүүлж ажиллаж байна гэж. Хүүхдүүдэд бас нөгөө багаас нь ингээд энэ өвчний талаар таньж мэдүүлэх нь зөв гэдэг нь бол бас тий. Одоо ч бүр нэг жоохон цэцэрлэгийн хүүхдүүд төрөлтэй ковид гэж яриад тийм болохоор маска зүүх хэрэгтэй, маска зүүх хэрэгтэй. Аава маска зүүх хэрэгтэй шүү. Гадар хүүхэд явж болохгүй шүү гэд хэлээд байгаа шиг. Сүрээгийн үед одоо нус цэрээ хамаагүй хайж болохгүй шүү. Ханааж наатайхтаа ингээ ам хамаараа таглах хэрэгтэй. За сүрийн өвчин бол эдгэрдгээ гэдгийг бол багаас нь ингээ ойлголцохоор энэ хүүхэд бол сүрээгийн талаар мэдгтэй болж байна. Ингээ цаашдаа бол өвдөхгүй яаж та сүрээгээ сэргийлэх вэ гэдгийг маш сайн мэддэг болж байна. Тийм учраас цаашдаа манай Монгол улс бол сүрээгүй бас ирээдүйн төлөө бид нэр одоо явж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо 1993 онд байгуулагдсан гэдэг чинь одоо бараг 28 29 дэх жил. Оо тийм одоо бараг 2 жилийн дараа 30 жил болж байна. Тэгэхээр энэ их урт хугацаанд те төрөмс байгууллагад ингээд доктортой үйл ажиллагаа явуулахад те ингээд дунд нь завсардахгүй нэг ч завсардаагүй штэ те нэг ч завсардаагүй ингэж одоо тасралтгүй ингээд 28 29 жил ингээд явхад одоо хөшрөг болж байгаа зүйл нь юу байна те юу одоо илүү их тусалж хүчин зүтгэж чинь те яг хөшрөг болоод байгаа зүйл нь юу байна вэ? Тэгэхээр ерөнхийдөө бол энэ Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг бол анх бол 93 оноос бол яг үемч мэрэгчлэтнүүдийнхээ хүчээр явж исэн. За 10 жил ингэж явж байгаад 2003 оноос бол Global сангийн дэмжлэгтэй энэ одоо яг төслийг хэрэгжүүлж гисэн шалгарч одоо хэрэгжүүлэх байгууллагаар шалгараад ингээд 2003 оноос хойш бол Global сангийн санхүүжилтээр энэ үйл ажиллагаануудыг тогтвортой хийж байна. Тэгэхээр энэ Global сан яагаад ингээд манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийг бас дэмжиж ингээд цааш нь ингээд ажилуулад байгаа юм гэхээр олон нийтийн оролцоог танай байгууллага сайн оролцуулж байна. Энэ олон нийт ингээд сүрээтэй тэмцэжээвэл энэ сүрээ өвчин одоо байхгүй болно одоо устнаа гэд ингээд манай байгууллага бол байнга дэмжиж байгаа. Тэгээд энэ сайн дурын идэвхтний үйл ажиллагаа энэ бусад манай хийж байгаа үйл ажиллагаануудад дандаа их одоо биднэрт бол сайн үнэлгээ өгдөг. Тэгээд энэний хүчээр бол бид нар бол бас нэлээд олон жил бол тогтвортой сайн ажиллаж байна. Одоо ингээд 2021 оноос эхлээд цаашдын 3 жилийн бас төслөө хэрэгжүүлэх гээд бас ажиллаж байна. Энэ төсөл маань бол Улаанбаатар хотын 8 дүүрэг 21 аймагт бол хэрэгжиж байна. Тэгэхээр бас Global сангийн одоо энэ төсөлийн одоо санхүүжилт өгч байгаа хүмүүст бол бид нар бас баярлаж талархаж явдгаа сэдвэлхийлэн байна. Баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаарай гэж хэлье. Тэгээд бас цаашдаа манай засгийн газраас бол бас бид нарыг дэмжиж ажиллах бах. Яа тэгэхээр энэ бас үйл ажиллагаа нь манай төр засаг бас оролцож ажиллах ёстой. Ер нь бол бас цаашдаа Global сангийн төсөл зогсоход бол манай улсын одоо засгийн газраас бол санхүүжүүлж энэ эмчилгээ энэ бас бусад юм одоо сайн дурын энэ үйл ажиллагааг бас санхүүжүүлж явах байхаа гэж би бас бодож байна. За тэгэхээр нөгөө нэг ийм юм байдаг шүү дээ. За эмчнэрийн хувьд нөгөө хэцүү өвчтөн гэж нэг байдаг шүү дээ. Тийм байдаг. Тийм одоо тэр шигтэй нөгөө хэцүү үйлчлүүлэгч одоо эмээ ууж байгаа хэцүү тийм үйлчлүүлэгч хэцүү өвчтөн байдаг уу? Ер нь толгардаг уу? За байдаг. Арх уудаг хүмүүс байдаг. Зан характерын доголдолтой одоо бас хэцүү хүмүүс байдаг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс яадаг вэ гэхээр би хүний хяналтанд эмээ авахгүй гэж хэлдэг байхгүй юу? Би өөрөө ууж чаднаа. Ерөөсөө миний эмийг одоо олон хоногор өгөө. За. Одоо бараг сараар ч юм уу хэдэн хоногор ч юм уу өгч би бол өөрийгөө хянаад уунаа. Би хүний хяналтанд уухгүй гэдэг ингээд. Одоо эсвэл тэр
одоо арх уудаг хүмүүс бол архиа уугаад эмээ уухгүй алга болчдөг. Архиа уугаад явдаг. Тэгэхээр энэ бол бас манай нийгмийн бас нэлээд хэцүү хэсэг болж байна. Тэгээд бас залуу хүмүүс арх ууж байгаа тэр хүмүүсээс бас ер нь бол энэ сүрээгийн бас өвдөж байгаа нэлээд 70% энэ залуучууд 16-аас 44 насны залуучууд эзэлж байна гэдэг чинь ажилгүй, орлогогүй одоо жоохон тийм хэцүү амьдралтай хүмүүс бол бас яг ийм яг одоо тийм эмээ авахд бас хүндрэл бас тулгардаг. Тэгээд өнөөдрийн манай подкаст маань эхний дугаарын цаг бол ингээд дуусж байна. За тэгээд уран сайхан хэмжээ хүмүүс сүрээр өвчлсөн хүмүүстэй хандаад хэлэх ер нь нөгөө нэг цаа нэг дотроо бодож явдаг нэг хүмүүс за нэг өвчлсөн хүмүүс маань ингэчээсээ нэг тэгчээсээ гэсэн нэг бодлоос нэг байдаг да нэг эмчнэрт. Тэгэхээр танд нэг тиймхүү бодож санаж явдаг юм байна уу? За ер нь сүрээгээр өвчин хүн бол эмчийн зааврыг бариад эмчилгээгээ хийгүүл эдгэрдэг өвчин гэдэг. За үүнээс гадна сүрээ эдгэрдэг өвчин ч гэсэн тий халдвартай өвчин гэж ярьдаг шүү дээ тий. Халдвартай өвчин болохоор ойр дотныхаа хүмүүс юм уу тий гэр бүлийнхэн тэгээд ажлын газрын хүмүүс найз нөхдөдөө бол одоо энэ талаар бас нэлээд сайн хэлж өгч тусалж явах хайг бол хүсдэг бид нар. За одоо бол нөгөө дэлхийд даяараа ч юм уу одоо нэг агаартай гэж яриад байгаа шүү дээ. Нэг агаартай учраас энэ бол одоо баянч, ядууч бай, тэгээд хөрөнгөтэй ч, залууч, хөшөнч тэгээд нас харгалцахгүй юм харгалцахгүйгээр ингээ өвддөг одоо өвддөг өвчин гэдгийг бол яагаад ямар ч байсан нэгэнт өвдсөн бол эмчилгээгээ бүрэн хийлэг тэгээд эмчилгээгээ бүрэн хийлгүүл эдгэрдэг өвчин. Тэгээд бусдад одоо сүрээ өвчний талаарх мэдээллийг одоо эерэг мэдээллийг тарааж тэгээд одоо хүмүүсийн дундах тэр сүрээгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд бас хувь нэмрээ оруулах баймаар байна гэж хэлж байна. За ингээд манай Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн зүгээс явуулж байгаа цуврал подкастын маань эхний дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ дугаараар Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн талаар багахан жолоо мэдээлэл та бүхнийг авсан гэж бодож байна. Та бүхэнд хэрвээ сүрээтэй холбоо, сүрийн өвчний талаар асууж авлах зүйл гарах юм бол манай байгууллагын доогоор гарч байгаа утсаар холбогдоод сүрээгийн мэргэжлийн эмчээс болон бусад ажилтнуудаас мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За ингээд та хоёртаа баярлалаа. За чамд баярлалаа. Бүгдэнд баярлалаа. Сүрээгийн ирээдүйн төлөө, Монголын төлөө бүгдээрээ нэгдэж ажиллацгаая. Маш сайхан өрөө байна. За баярлалаа.